Хайр сэтгэл тэгж хөл алдах хүмүүс баярмаа. Одоо бичээлбэл Аннагийн яг тэр талд нь асар дургу шүү дээ. Зөвхөн Аннаг ч юу нэмэгтэй хүнд ингэж дурлалд ингэж гараа мохорлах ингэж байдгаа тавьж өгөхөд яад ч юм дургу. Би хүнийг л байдгийн тавиул нүхээс хизээч өөрөө байдгаа тавихгүй. Эмэгтэй хүн тэгж л болдгоо. Харин тийм Аннагийн тавьж тулт чинь өөрөөс нь гадна тэр учирч байгаа Вронский болон хажууд байгаа нөхөртэй нэг холбоотой байдаг. Өөрийгөө тавьж тугаа зогсохгүй тэр хүн чинь тэр худал хуурмыг нийгмийн өмнө гарч ирээд тийм би тэгсэн болдгоо мó гэж хэлж чадсанараа аюу онцгой байхгүй юу. Түүнээс зүгээр нөхрөө хуурснараа онцгой биш байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр дотор тийм тексттэй тийм. Зүгээр дээдсийн 6 цингэл байсан бол одоо би чамайг ойлгох байлаа гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл тэд бүгд хоорондоо явуулдаг л байхгүй юу. Тэр хүний хүнд байдаг муу юм тэнд бүгд байгаа байхгүй юу. Тэгээд тийм биш юм шиг худлаа амьд цаадаг байхгүй юу. Тэр дунд Анна яг жинхнээсээ дурлаад, яг жинхнээсээ хайрлаад энд байсаа хайрна. Энэ яг хайр биш байжээ гэдгийг ойлгоод тэнгуүтээ за би чамд хайртай, би араадаа чи араад ах уу гэсэн чинь нөгөөтөнд дагаад байхгүй. Тэнгуут Анна яасан гэхээр тийм ээ би хайртай болсон. Яа та нар энийг нуудгийн яагаад болдгүй ингэж гарч ирээд өөрийгөө залан төнгөсөн чи бүгд тэрийг чөтгөр шулан мэт харж байгаа байхгүй аюу нийтдээ тий. Тэгэхээр эн чинь зүгээр нэг араа тавилтын тухай жүжиг биш. Тэр эмэгтэй хүнээс яг цагаатлахаар ямар том хүч гарч ирдэг. Тийм гоё сүнслэг зохиол байхгүй.